Төсвийн тухай хууль оны өмнөхөн батлагдлаа. Энэ хуулиар саарлаа ордондол байдаг эрх мэдлийг орон нутаг руу аймаг сум руу задлахаар зарчмын өөрчлөлт хийжээ. Одоо сумын асуудлыг Улаанбаатарт биш харин сум өөрөө шийднэ. Ингэхдээ сумын иргэн бүрийг оролцуулахаар хуульчилсан байна. Энэ бол шин зүйл биш шүү дээ. 96 онд ч гэсэндээ бид төсвийг задлаад орон нутагт төсвийг мэдүүлье гэж нэлээд зүтгэсэн. Хэрвээ бэлтгэл ажил хийхгүйгээр орон нутагт өгөх юм бол одоо манай Баян хонгорч байна өөр нутгуудад одоо ингээл нэг баахан дарга нар идэж уусан гэдэг асуудал үүсчихлаа шүү дээ. Төсвийг орон нутагт мэдүүлнэ гэдэг чинь орон нутагт байгаа даргад мэдүүлнэ гэсэн үг биш, орон нутагт байгаа иргэдэд мэдүүлнэ гэсэн үг. Иргэд өнөөдөр энэ дээр идэвхтэй байж Монголын үйлдвэрчний холбооны салбар байгууллагууд аймаг болгонд байгаа салбар болгонд байгаа үйлдвэрчний холбоо эзэдийн байгууллага өнөөдөр татвараа мөнгө төлдгийн хувьд бол энэ төсвийг хянаж арт түмэндээ хэлж засаж залруулах хэрэгтэй. Хуучин явж байсан хуулиар юу ингээд тэгэхээр одоо орон нутаг нэмэгдэл орлого орохоор тэрийн дээш хатны төсөнд хураагаад авчдаг мөнгө санхүү зардал хэмнэхээр тэрийн төвлөрүүлээд татаад авна шүү хэмээсэн шүү дээ. Тэгээ энэ өөрөө тийм одоо зардал хэмнэх идэвхийг бууруулдаг шинээр орлого олох тэр одоо санаачлагын боомлдог. Тэгэхээр энэ байдлыг бид нар энэ шинэ хуулиараа бол цэг тавьж хааж байгаа юм. Тэгэхээр энэ одоо орон нутаг олсон бүх орлогоо сумын хөгжлийн сандаа төвлөрүүлээд тэгээд энийг орон нутгийн хөгжлийн дагуу одоо зарцуулах тийм боломжтой болж ингээд тийм ээ. Түүнээс гадна энэ татварын эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж орон нутгийн татварын хувьд улсын хурдаас баталсан дээд хязгаарын хүрээнд орон нутаг өөрөө татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлт тийм болцоотой болж байгаа. Тэгээд бас бид үзэж байгаа юм л да энэ төсвийн шинэ хууль 12 сард батлагдлаа тийм ээ. Тэгээд энэ 13 оны 7 сарын 12 оны 7 сарын 1-ээс эхэлж үрдэж эхэлнэ гэдэг үндсэндээ 13 оны сүслэх гэдэг нь шүү дээ. Тэгээд энэ шинэ хууль маань өөрөө болохоор төсвийн реформын дараагийн том реформын үр хаалгыг нээсэн эхний алхам байгаа юм. Тэгээд цаашаага маш олон одоо арга хэмжээнд хэрэгжих гэж бид үзэж байна. Ялангуяа орон нутгийн татварыг тийм ээ. Одоо бол орон нутагт нэг тийм арт бүгдлийн хувьд бага хэмжээтэй жижиг татварууд орж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үнээсээ татгалзаж одоо том хэмжээний орлого ордог, доктортой ордог тийм орлогуудыг тийм ээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэдэнд төмөг төсвөлөх тэр одоо механизмтай үйлдвэрлэж бий болох чиглэлээр бид мэдээж одоо арга хэмжээнүүд авна. Гишүүн энд ирж одоо тэрэнд байгаа гүүр барих уу, хотын одоо гэрэл түлхийг за тэр аймаг сумын одоо цэцэрлэгийг засварлах юуны сургуулийн өргөдөл хийх тухай яриад байгаа байхгүй юу? Яг орон нутгийн улсууд өөртөө таарсан авсаархан ирээдүгэ бодолцсон иргэдийн хорлон шийддэг. Тэрнээс тэр хөрөнгөөрөө тэр сонгогдсон орон нутгийн сонгогдсон тэр иргэдийн хорлолын төлөөлөгчд нь юм шийдээд явах. Энэ нөхцөлийг хийхгүй юм бол төвлөрлөлийг хийц авцраад энэ дээр ингээ барьчихсан. Тэгээд ч одоо сангийн яам гэж одоо ерөөсөө энэ хөдөө орон нутгийн олон сумдын юм хийх гэж алимгаа үзэж байдаг байхгүй. Тийм учраас бол орон нутагт тодорхой хэмжээний төсвийг хөрөнгийг одоо олгож тэндээ өөрснөө шийддэг байх хэрэгтэй. Энэ эхлэл бол сайн тавигдаад явж байгаа. Сумын сургуулийн дээвэр нурсанд их худлын гишүүд санаа зовхоо болно гэсэн үг юм. Энэ хууль эх 7 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Мөнгө шийддэг, тендерийн ялагчийг тодруулдаг, хөрөнгө хуваалцдаг хүмүүсийн эрх мэдлээс эхний ээлжинд багч гэснийг тасалж хувааж байгаа юм. Энэ бол багч гэсэн үр дүн бас эхлэл юм аа. Эрх мэдлийн төвлөлдлийг задлж орон нутгийг бие даалгах тухай олон жил ярьсан ч дөнгөж сая л бид төсвийн хуулиа ийхүү шинжилэн баталж байгаамаа. Одоо нэг хуулинд батлагдсан ингээд дүрм журмууд нь ингээд босрууд эхэлж байна л да. Тэгэхээр ер нь бол зөвхөн хамгийн наадлын багцаар бодоод үзэхэд л тийм үү. 3000 хүнтэй дундаж сум ингээд бодоод үзсэн дунджаар нэг суманд бол 150 сая төгрөг усын төсөө шууд очихоор тийм байгаа юм. Тэгээ явсан шууд нөгөө шилжүүлэх байдалтай шүү дээ. Тэр нөгөө хүн амын тойноос хамаарсан. Тэгээ дээрэс нь одоо шинэ нэмэгд орлого төр болох юм бол тэрийг одоо шишээгээ хийн гэж бодоод үзэх юм бол сумдууд бол тий баг багаар ингээд хэлж байгаа нь энэ л дээ. Цаашаа орлогууд нөшөө нэмэгдэн, сумын хөгжлийн сан чившөө нэмэгдэн тийм ээ. Тэгэхээр бид энэ төсвийн хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах, сумын хөгжлийн сан ингээд хэрэгжүүлэх хэсгүүдтэй холбогдуулж нийтээр дагаж мөрдөхлөөр дүрм журмуудаа, механизмуудаа зөв бүрдүүлэх асуудал гол. Тэгээ гол нь иргэдээс тэр одоо асуудалд оролцох, шийдвэр гаргахад нь оролцож иргэдийн оролцоотой шийдвэр гаргаж байх, иргэд өөрсдөө тэрийг хянж байх тийм тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгээ дээрэс нь энэ хуулинд орж байгаа нэг шинэ юм юу
юм гэхээр иргэдийн оролцоотой худлах ажиллагаа гэсэн ойлголтыг бид шинээр оруулж өгч байгаа. Тэр нь юу юм гэхээр одоо сумын нутаг дэвсгэр дээр сумын одоо төв дээр ч юм уу хийгдэх одоо шинэ жижиг засвар зам тавих ч юм уу тийм ажлуудыг шинэ иргэд нь өөрсдөө хийгээд тэндээс шууд цалин хөлс аваад явчих. Тийм боломжоор бид хангаж өгч байгаа. Тэгээд иргэд нь өөрсдөө тэр худалдах ажиллагаа шалгаруулдаг, хийдэг, дүгнэдэг, хяндаг тийм ээ. Тийм тогтолцоолоо бид орохоор ингэж явж байна л да. Төсвийг ингээд одоо орон нутагт хуваарлаж байгаа нь бол орон нутгийн иргэдийн хурлын ингээд төлөөлөгчсөн бол орон нутагтаа өнөөдөр цэцэрлэг шинээр барих уу, засвараа хийх уу, сургуулаа өргөдөх үү, сургуулийн дотор бариа хийх үү гэдэг бол энэ одоо шийдэгдэж явах. Тэгээд их хурлын гишүүч одоо энэ нэлээд одоо хамаг юм ачаална гайгүй болоод жинхэнэ одоо хууль санаачлах ажил дээр илүү төлхөө цаг гаргах ийм болцоогоор бүрднэ. Шинэ хуулиар хөдөөгийн сумын иргэд төсвөө юунд яаж зарцуулахаа шийдэх төдийгүй өөрсдийн олсон орлогоо улсын төсөвт тушаахгүй хэмнэлсэн мөнгөө улсад буцааж өгөхгүй болж байгаа юм. Үүгээс зогсохгүй орон нутаг татварын хуулийн хүрээнд дотроо татвар ногдуулах, түүнийгээ нэмэх, бууруулах эрхтэй болж байна. Мөн сум бүр өөрийгөө хөгжүүлэх сантаа болж байгаа. Энэ санд нь улсын төсөөс мөнгө өгч харин сумын иргэд юунд зархаа шийдэх юм. Хамгийн гол нь иргэд шийдвэр гаргана. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд журам гаргах ёстой. Юуны өмнө төсвийг иргэдэд хэрхэн нээлттэй ил тод байлгах журмын төслийг иргэний танхимд хэлэлцэж байна. Одоо аймаг болгонд сум болгонд төсвийн тухай хэлэлцүүлгийг сар болгон 14 хоног болгон тогтмол хийдгийг бид санших ёстой. Тэрэн дээр төсвөөс хулгай хийж үгүй юу гэдгийг тандаж шалгаж аман дараа сарынхаа дараа оныхоо төсвийг хэлцэхдээ заавалчгүй мэргэжлийн хөндлөнгийн байгууллагууд хурцж бидэнд санал тавьж явах ёстой. Дахиад нэг шинээр цэцэрлэг барьчих. Хэрвээ төсвөөсөө хэдүүлээ ингэчээ гэдгээ юм ярьдаг байх учиртай. Ингэж нөгөө өөрийгөө орон нутгийн удирдлагаар хангах гэдэг юм чинь бий болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ард иргэд бид итгэх чармаалтай байх ёстой. Тэгээ энэ бүхнийг хийхин тулд үйлдвэрчний хуулийн тухайн аймгийн салбарын үйлдвэрчний байгууллагууд ард түмэнтэй бидний энийг үйлчилж энийг ингэж задлж янзалж өгөө гэж ийм л зүйлийг журманд оруулах гэсэн. Тэгэхгүй эзэн бийгүү хариуцах тооцох барьцгүй болгож хаяхал юм бол хулгайч нар маш их идэж байна. Энийг одоо хэдүүлээд асан зогсоохгүй бол Монгол орныг идэж уулаа штэ. Дагаж мөрөглөх журам биш. Хууль гаргуул. Энийг ерөөс хуульчлаа. За хуульчлаад энд зөвхөн ил тод байдалтай холбоотой хууль юм. Энэ хуульчлаад хуулинд заалтуудын бол бүр нэг урьдчилан оруулъя. Яг одоо тэр тухайн мэрэгчлэлтэн юм уу? Энийг гаргаж өгөөгүй бол тэр хугацаанд ямар хариуцлага вэ? Ажлаасаа халагдах юм яа. Тэр мэрэгчлэлт нь гаргаж өгчөөд байхад тэр эрх барьж байгаа засаг дарагч юм уу энийг олон нийтэд гаргаж тавих одоо тэр боломжийг хангаж өгөөгүй бол тэр нь ямар хариуцлага вэ? Мэрэгчлэлтэнгээс эхлэх хэрэгтэй одоо. Мэрэгчлэлтийн ямар хариуцлага вэ? Дараад нь тэрийг гаргаад ингээд тавья гэдэгт тавьж өгөөгүй дарагдвал эсвэл ямар хариуцлага вэ? Ерөөсөө ингэж эсвэл одоо ажлаасаа халагдах юм уу? Эсвэл нөгөө хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нугалснаар байх юм уу? Ийм байдлаар юмыг хийж өгөхгүй бид нар бол элдв 7 журам болгүй их гаргалаа доо. Энэ бол ард түмний мөнгийг л зарцуулах гэж байгаа асуудал. 7 их 80 төгрөгийг л зарцуулах гэж байгаа. Хэрвээ ийм л биш бол тэгээд 7 их 80 төгрөгийг сая энэ хэлээд байгаа Ганбаатны хэлээд байгаа шиг хэдэн хулгайчлал өөрчлөлт бол хөшөө дурсахад ордон барих нэрээр хуваагаад идчихээд юучгүй болгоно. Сумдын төсвийн 0 хилцүүлгийг анхны хилцүүлгийг бол 6 сарын 1 гэхэд бол сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал бол сумдын эрхтэй хийцэн байна. Ингээд явж байгаад өдөр 9 сард нэг хийгээд энэ чинь төсвийг 2 удаа хэлсэн буруу байна. 4 удаа хэлцэх хэрэгтэй. Улирал тутам хэлцэх хэрэгтэй. Тэртээ дөрвөө статистикийн газар улирал тутамын төсөв гаргаж байгаа шүү дээ. Төсөв баталж байгаа шүү дээ. Улирал тутам хэлцэх хэрэгтэй. Бүх шатанд иргэдийн төлөөлөлд орох хэрэгтэй. За намын бүлгүүд дээр бол бас иргэдийн төлөөлөлд орох хэрэгтэй юм. За хэрвээ ингээгүй цагт бол энэ засаг даргыг одоо шууд огцруулдаг эрүүгийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Шууд шоронд оруулдаг. Ягаад гэвэл мөнгө хулгайлж шүү дээ. Тэр бумаар нь мөнгө хулгайлж чинь төсвийн мөнгө. Энийг хаацаад нь энийг зардахгүй байна гэдэг бол тэр хулгайчдыг өөгшүүлж гин гэсэн үг. Тийм учраас шууд тэр аймгийн засаг даргыг, сумын засаг даргыг, нийслэлийн засаг даргыг, дүүргийн засаг даргыг, хорооны засаг даргыг шууд шоронд суулгах хэрэгтэй. Чи хулгай мөнгө хулгайлж байгаадаа ижилхэн ард түмэнтэй хамтарч хэлэлцээгүүд чи хамтраад хулгайлж байгаагийн нэг хэлбэр биш үү гэж үдээд хатуу хариулт тооцох хэрэгтэй энэ дээр. Жишээ нь хорооны иргэдийн нийтийн хурал дээр юу яригддаг вэ? Юу ч яригддаг байхгүй. Хизээ хуралддаг вэ гэхээр засаг дарга сонгоход хуралддаг. Өөр зүйлд хуралддаг вэ? Тэгээд тэнд хэн цугладаг вэ гэхээр намын гишүүд цугладаг. Намын гишүүд цуглаад юу ярих вэ? Намын амьдрал ярьдаг, ард түмний амьдралыг хайдаг. Тийм учраас өнгөрсөн 20 жил Монголын ард түмний амьдрал боссонгүй. Энэ төсөв хэний мөнгө вэ? Бидний мөнгө шүү. Монголын ард түмний мөнгө шүү. Өдөр болгон би татвар төлдөг шүү.
Тэр би яах гэж төлдөг юм? Миний амьдралыг сайжруулах гэж төлдөг байхгүй. Тэгсэн чинь хулгайчлал уурчаад нам нэрээр сэм хувилдаад манийг биш өөрсдөө баяжуулсан явж байгаа байхгүй да. Тийм учраас тэр дашсуухан саналтай нэг байна. Юу? Төрөөс хулгай хийсэн захиран зарцуулагчдыг шууд хуулийн хариуцлага татах ёстой. Тэгэхээр энэ төсвийн хилцүүлгийг хийх процентээр пункт нь үндсэн хуулиараа нээлттэй байгаа л да. Харамсалтай нь өнгөрсөн 20 жил бид энийг ашигласангүй. Тэр нь жаахан ихтгэл дээр байна лээ. Юу гэхээр хамгийн ихний төсвийг хаана хилцдэг юм бэ? Баг хорооны иргэдийн нийтийн хурал дээр хилцээ. Тэнд Монголын нийт хүн амьдардаг юм а тэнд. Энэ төрийн ордонд айл байна уу та нар үзтээ? Байхгүй шүү. Хороон дээр ч айл байдаг. Тэн дээр ч амьдрал явдаг хөөе. Тийм учраас хороон дээр ихлээд энэ төсвийг хилэлцээ. Манай гудамж гэрэлтэй бай. Зөв. Автобусны буудлын энд барь. Энэ дэлгүүрийг ингээ тэгээ. Яагаад болохгүй гэж. Тэрэн дээр үндэслэх дүүрэг шийдвэр гаргая. Нийслэлийн дараа их хурл бараг ёслох шахуу батлах ёстой байхгүй юу? Тэрнээс биш манай довж алга юу хэлээд. Одоо энэ жил сонгуулийн жил эцсийн бүлэгтийн төсвийг хэн алж байгаа юм? Энэ улсын их хурлын сонгуулийн болсон болоог амлалт алж байгаа байхгүй бодит байдал дээр. Хэзээ ч биелэгдэхгүй зүйл амладаг. Амлаад эцсийн бүлэг энэ төр хамгийн ашигтай бизнес болсон байгаа байхгүй. Яагаад гэвэл тендерд орсон би хэзээ шатлтгүй нэг төгрөгийг тийм ээ нэгч төгрөгийг хэн ч заллахгүй. Авдаг учраас төрлөө орох гэж ямар угсаа залгамжих маягтай энэ луурчид үр хөвгтөд бэлдээд өнөөдөр сойж байгаа тухай асуудал шүү дээ. Төсвийн шинэ хууль эрх мэдлийг иргэдэд шилжүүлэх ажлын зөвхөн эхлэлийг тавьж байгаа юм. Төсөв хэлэлцээд иргэд яаж оролцох, хүмүүст хэрхэн зарц түгээх, иргэдийн нийтийн хурлын дэг зохион байгуулалт ямар байх гэд маш олон журмыг 7 дугаар сарын 1-ээс өмнө бид батлан гаргах ёстой. Энийг бол ил тод байдлаас эхэлж байгааг нь би их сайшаагаад байгаа юм л да. Ил тод байдал гэдэг бол бүх юмны эхлэл. Ил тод байх юм бол хүмүүс мэдж ярьдаг болох юм бол тийм ээ оролцож эхэлнэ, сонирхож эхэлнэ, хянаж эхэлнэ, одоо муугаар хэлбэл хэл ам гаргаж эхэлнэ, хойноос нь хөөцөлдөж эхэлнэ. Тэгэхээр ил тод гэдэг юмнаас барьж байгаа нь бол маш зөв. Бидэнд ямар хамаатай юм дээгүүрээ шийддэг үстэй гэдэг үг сумын иргэдийн хувьд хэрэггүй болж байна. Иргэдийн оролцоо идэвх санаачилгаас энэ хуулийн хэрэгжилт хамгийн их шалтгаална. Та өөрийнхөө амьдралын төлөө өөрөө шийдвэр гаргахад оролцох боломж ийхүү нэгдэж байна.